Жишээ нь хүүхэд яг 3-6 наснда хүүсийн ялгаагаа мэдэрч эхэлдэг. Одоо ингээл эрэгтэй хүүхдүүд ингээл бэлэг эрэгтний оролдоол гүйжидэг. Тэ эн чинь өөрөө би чинь эрэгтэй хүн юм байна. Би чинь эмэгтэй хүн юм байна гэд нөгөө өөрийнхөө эд эрхтнүүдийг ялгааг мэдэрч эхэлсэн үеэс нь чиний одоо нөгөө бие махбод бол чиний л бие махбод өөр хүн хүрэх ёсгүй эмзэг хэсгүүдэд чи өөрийгөө хайрлах ёстой гэд. За тэгвэл 6-аас дээш 7-оос 9 наснда өөрөө бэлгийн боожлтын талаар ойлголтуудыг өгөх хэрэгтэй. Чамд ямар өөрчлөлтүүд явагдах боломжтой вэ? Хүүх урган одоо ус урганч гэдэг юм уу те. Ингээд ирэхээр нөгөө өөрт гарах онцлог өөрчлөлтүүдийн тухай хүүхэд урьдлаа мэдээд ав. За тэгээ яг нөгөө бэлгийн боожлтын үед нөгөө бэлгийн зөв дадал хэвшил, хүсээгүй жирэмслэлт, эрсдлүүд, урьдчилан сэргийлэлт, бэлгийн харьцаанд орох нь одоо ямар эрсдэлтэй, бэлгийн харилцаа гэдэг маань өөрөө ямар зүйл үү гэдгийг хүүхдтэйгээ нээлттэй чөлөөтэй ярих хэрэгтэй. Тэгэхээр магадгүй бүр ингээл хүүхдтэйгээ тэр ялангуяа өсвөр насны эрэгтэй хүүхдэд гар хангалгын тухай тэр одоо бэлгийн мэдрэмж хүрлийг яаж зөв боловсон гадагшлуулах вэ? Охтуудын хувьд хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин ямар эрсдэл байж болох талаар бид нар ярьдаггүй монголчуудын нэг онцлог нь. Тэгэл бид нар өөрөө энэ тэндээс болсон болоогүй мэдээлэл аваад бэлгийн боловсралтай болж идэг. Тэгэл одоо саяны ярьсан шиг янз бүрийн трауматай болж идэг. Одоо бэлгийн халдлаганд өртөж идэг. Энэ биендээ хүрүүлж болохгүй гэдгээ ч мэдэхгүй. Аль эсвэл одоо нөгөө хин нэгэн оролцсон ч юм уу ямар нэгэн таагүй дурсамж үлдээхэд тэрийг өөрөө нуудаг ч юм уу тэрнтэйгээ ажилддаг ч юм уу гих мэтчлэн өөр нь маш олон юм сэтгэл зүйн асуудал өөрөө энэ бэлгийн харилцаатай холбоотойгоор үүсээд байгаа. Гих мэтчлэн одоо саяны ярьсантай холбоотой маш олон зүйлүүд бол ярих боломжтой л да. Ерөнхий ивент тгчээр өөрийгөө хайрлын өрөөтэй Oxy брэнд ажиллаж байна.